За энэ удаагийн бичлэгээр Microsoft Teams хэрхэн бүртгүүлэх талаар үзье. За Microsoft Teams гэдэг Google дээр хайгаад орох юм бол ийм гарч ирнэ. За sign up free гэдэг одоо энийг сонгоод. За одоо ингээд Microsoft-ын шууд аккаунттай болсон ч гэсэн Teams-ийг бол хэрэглэж чадахгүй. Дахиад одоо ингээд нэмэлтээр бүртгүүлэх шаардлагатай болж байгаа. За энд бол одоо бүртгүүлэх мэйлээ бичнэ. За энэ мэйлээр бол би өмнөх хөшлөнгөр бол юу хийсэн байгаа. За энэ ингээд 3 сонголт байгаа. Эндээс бол work-ийн сонгоно. За эсвэл гэх юм бол шал ондоо юм хийх хэрэгтэй болоод явчихна. Ондоо setup хэрэгтэй болчихно. Тэр friends family гэх юм бол Skype л ороод явчихдаг байгаа. За энэ ч өөрийнхөө тэгээд компанийнхаа нэрийг гэж одоо бичиж байна. За тэгэхээр энд компанийнхаа нэрийг бичээд setup teams гэдэг. За одоо энэ бичсэн одоо сая нийтэр компани дотор одоо өөрийнхөө бичсэн юм дотор бол одоо маш олон гэх юм уу хязгааргүй олон багуудыг бол одоо ингээд үүсгэх боломжтой. Тэгээд тэр багууд нь ингээд онлайнаар хамтарч ажиллах юм аа. За тэгэхээр одоо ингээд миний Google Teams аккаунтууд одоо үүсгэгдэж байна. За тэгэхээр энэ үед бол одоо браузераа хааж болохгүй. За одоо дууссан гэд Microsoft Teams маань нэгдэж байна. За ингээд энд бол хоёр сонголт гарч ирж байна. За вебээр нээх үү, десктопыг нээх үү гэдэг. За энэ дэр одоо вебийн сонгоод оръё. За веб, десктоп хоёр нь бол хоорондоо ямар ч ялгаа байхгүй. Яг л адилхан ажилладаг. Яг бүх одоо бүр харагдах байдал нь хүртэл хоорондоо яг адилхан ажилладаг ийм хоёр програм байгаа.